энэ удаагийн төсвийн онцлогийг тайлбарлаж өгч энэнд ямар өөрчлөлт гарч байгаа. За улсын их хурлын дарга ирэх гишүүдээ тэгээ өнөөдөр Монголын Улсын парламентын түүхэнд анх удаа юм мэтгэлцээ өрнүүлж байгаад баяртай байна. Бид парламентын шинжил үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийг анх санаачилж хэрэгжүүлж үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлт оруулахдаа парламент бол мэтгэлцээний танхим байх ёстой гэсэн зарчмыг анх суурилсан. Өнөөдөр бас бодиттой мэтгэлцэх болцоо олдож байгаа бол тэгтээ анхны туршилтын туулаа болж байгаад бас нэг талаас баяртай, нэг талаас бас сонирхолтой байна. Тэгэхээр маш чухал асуулт асуулаа. Өнгөрсөн 30 жилийн манай эдийн засгийн бүцүүл үндсэндээ төрийн оролцоо хэд дамгаалсан, төрийн өмчт компаниудын эдийн засгт оролцоод төдийгүй төсөвт гүйцэтгэх үүрэг нэлээд нэмэгдсэн юм бодит байдал бий болсон. Үүний улмаас шалтгаалаад Монгол улсын эдийн засгийн экспортын 95% нь уулуургаагаас хамааралтай. Бүр тодорхойлбол хоёрхан бүтээгдэхүүн нүүрс зис хоёроос 80% хамааралтай. За гадаад худалдаа 70% нь нэг улсаас хамааралтай. Ийм бүтцийн гажигтай болсон. Ийм учраас бидний эдийн засгийн бодлого одоо 10 сарын 31-нд бидний өргөн барихаар төлөвлөж байгаа эдийн засгийн нийгмийн эдийн засгийг эх 5 жил хөгжүүлэх үндсэн чиглэлд шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн энэ бүтцийн өөрчлөлтүүдийг хийхээр тэр дотор эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх ийм зорилтуудыг тодорхой тусгасан хөтөлбөр өргөн байна. Харамсалтай нь манай чуулганы хуралдааны дэгийн тухай хууль цаглбар өөрчлөгдсөн учраас 9 сарын 1-нд төсвийн өргөн барьдаг. Дараа нь 10 сарын 30-нд нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн өргөн барьдаг ийм зөрүүтэй ажигтай тогтолцоо бий болж байна. Тийм учраас таны асуулт ууланд тэр үед хилцэгдэх асуудал. Эхэлж энийгээ хэлцчихэд дараа нь төсвийн бодлоготойгоо тодорч уялдах хэрэгтэй асуудал. Энэ цаглбарын зөрүүгээ засах хэрэгтэй болсон байхгүй бол. Хоёрдугаарт нь энэ жилийн төсвийг боловсруулахдаа бид иргэдийн оролцоотой, иргэдийн хяналттай, иргэдийн үнэлгээтэй байх зарчмыг суулгасан. Ингэснээр иргэдийн оролцоотойгоор зөвхөн төр хуваарлдаг, тэрнийгээ төд зарцуулдаг биш, иргэд боловсруулахад нь орцдог. 240 мянган иргэн саналаа өгсөн. Ирэмбэлсэн. Одоо иргэдийн хяналттай хэлцдэг. За энэ асуулт хариулт бүдүүнтэй байх үүднээс тэгэхээр сүүлчийн цагаа жахан 2 минутаар таслахгүй юу? Танилцуулаад танд голоод хариулт 2 минутаар микрофоныг аваад явна шүү. Тэгээ 2 минутаар явж байгаа гэж ойлгож байгаа шүү. Таны асуулт. Тийм учраас энэ зарчим маань та дасалдуулсан болохоос биш, яг зарчим маань юунд оршиж байна вэ гэхээр энэ цаглбар бодлого өөрчлөх хэрэгтэй байна. Энэ төсвөр эдийн засгийг бид тансан. Алтан уяг сайд маш эдийн ерөнхий сайд байсан хүн маш чухал пост оруулсан байл, видео оруулсан байлээ. Тэр нь энэ засгийн газар энэ төсөв барихдаа анх удаа зарлагын хязгааргүй өсөлтийг хязгаарлаа, хэмнэлээ. Ийм төсөв оруулж ирсэнд баярлалаа гэж. Өөрөөр хэлбэл уул уурхай хамааралтай, байлгийн харалтай гэдэг шиг одоо зарлагын өсөлтийг, урсгал зардлын өсөлтийг хяналтгүй тавьж ирснийг бид хязгаарласан. Энэ хэмжээгээр төрийн оролцоог багасгасан. Бид төрийн оролцоог багасгаж хувийн хвшилд илүү боломж олох зорилготойгоор эдийн засгт төрийн оролцоог бууруулж хувийн хвшилд суурилсан өсөлтийг дэмжих чиглэлд татварын шинжилгээг 2026 оноос эхлэн үе шатаа хэрэгжүүлж эхлэхээр төлөвсний зэрэгцээ төр хувийн хвшлийн түншлэлийн хуваар хуулийг хэлбэрчүүлэн хувийн хвшлийн оролцоо. За хувийн хвшлийн орон зайг нэмсэн гэж байна л да. Тэгэхээр энэ төсвийг харахаар төсвийн эдийн засгт оролцоо 32% болж буурсан гэсэн тоо байгаа. Гэтэл энэ 32% чинь багтахгүй төсвийн гадуур асар их зардал өмнө ч явж ирсэн, одоо ч байгаа. Монгол банкн дээр жишээ нь төсвийн шинжтэй хэрэгжүүлчихсэн 7 их найдын өөр Монгол банкн дээр байгаа. Уг нь бол энэ чинь энэ төсвөдөр нэмэгдээд дэшээ энэ тоо чинь бүр өөртөө байгаа. Бид нар өөрөө өөрснийгөө хуурсан тоонууд дээр өнөөдөр төсвөдөр ажиллаж байгаа. Төсөв багасаад 32% болчихсон гэдэг. За жишээ нь төсвөдөр харахад төрөмчт аж ахуйн нэгжийг олон нийтийнх болгоно гэж байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд болгосон. Өнгөрсөн хугацаанд төрийн банкыг олон нийтийнх болгосон. 5% нь бид нар хувьчилсан. Энэ одоо тэгээд 95% нь төрдөө хэвээрээ 5% нь хувьчлаад 5% нь хувьчлалын үр дүнд 700 төгрөгөөр нэг ч хувьцааны IPO гарч ирсэн төрийн банк өнөөдөр 300 төгрөгч байна уу? Ийм хэлбэрийн зүйлийг бид нэр их гоё лозунгийн доор өнгөрсөн хугацаанд хийдэг. Хэлбэрийн доор. Тэгэхээр энэ зүйлүүдийг л бид нэр чин сэтгэлээсээ үнэхээр л төрийн оролцоогоо бууруулах гэж байгаа бол энэ тоонуудыг үнэн болгоход нь тэр хувьчил гэж байгаа бол 5%-ийг нь биш 50%-ийг нь ядаж хувьчилж яж ин чинь эрүүл эдийн засаг руу орно шүү дээ. Одоо дахиад Мятыг хувьчилна гэж байгаа 26 онд 10%-ийг хувьчилна.
Мятын 10%-аар ийм засаглалтай компани 10%-ийг хувьчлаад 90% нь Мятад байгаад бид нар зүгээр өөрөө өөрийгөө хуурсан бодлогын шинжилгээг л олон нийтэд танилцуулж байгаа ийм л нөхцөл байдал. За, ерөнхий сайдын микрофоныг өгье. Өнөөдөр бол төсвийн хилцүүлэг явж байгаа гэж ойлгож байгаа. Эдийн засгийн чиглэлийг бид тэгийн тухай хуулийн дагуу, улсын хурлын тухай хуулийн дагуу 10 сарын 31-нд өргөн барьж энэ талаар хэлсэн. Хоёрдугаарт нь өнөөдөр манай засгийн газрын 100 дахь хоног тохиож байна. Энэ 100 хоногт мэдээж бүх асуудлыг хөргөс авсан юм шиг засаад энэ 30 жил бий болсон эдийн засгийн бүтцийг нэг өдөр бүгдийг хувьчлаад өөрчилчихнэ гэж байхгүй. Харин ч энэ 100 хоногт урагдж байсан эдийн засгийг бид эдийн засгийн сэргэлтийг бий болгож эдийн засгийн өсөлт 5.7% төрлөө. Нэгдүгээр үйлдвэрлэлийн байдлаар 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц 5.7 тэрбум доллар болж өслөө. Бид 6 сард 570 тэрбум төгрөгийн алдагдaltaй байсан төсвийг одоо 52 тэрбум төгрөгийн ашигтай болгож чадлаа. Экспортын үнийг нэмэгдүүллээ. Экспортыг одоо энэ нүүрсний үн гэдэг байгаа нөгөө нүүрсний хулгай гэдэг байгаа юмнуудыг чинь засан зогсоож бид 13-аас 17% нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Бид энэ том бүтцийн урт хугацааны өөрчлөлтийг хийх биш өнөөдөр унжаахаа живх гिचээс эдийн засгаа яаж зогсоогоод сааруулад дээш нь босохгүй гэдэг ийм үнэнтэй хямралтай нүүр тулсан 100 хоногийг ардаа удаж байна. Энэ 100 хоногийн хугацаанд бид өдөр шөнөгөө борь багш хийхгүй ажилласны үр дүнд эдийн засагт сэргэлт бий болгож чадлаа. Энэ бол 100 хоногийн ажлын үр дүн. Бид юу хийснээ бүгдийг тооцохгүй. Тоо удлаа хэлдэг учраас эдийн засгийн бодит үр дүнгээр нэнийг тооцож байна. Хэрвээ бид төсвийн тодгол хийж таа бүхэн маань дэмж батлаагүй бол валютын ханш 4,000-д инфляц үнийн өсөлт 15% төрж болзошгүй тийм эрсдэлтэй төсвийн орлого 3.3 их найдаар тасрах бодит эрсдэлтэй тулгарсан байсан. Энийг бид төсвийн зарлагыг 2.2 их найдаар тансан төсвийн тодголыг хийснээр энэ төрийн оролцоог хөмссөн, үр ашиггүй зарлуудыг тансан, төрийн албан агчид төрийн албаны шинжилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн эдийн засгийн сэргэлтүүд бий болж байгаа. Энэ бол улсын их хурл засгийн газрын бас хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Энэ чиглэлээр бас зохицгэрэл гишүүнийг эдийн засгчууны хувьд За ард иргэдээс асуулт саналууд гарахаар эдийн засгийн асуудлуудаас гадна хоёрдугаарт насар том бухимдалтай зүйл авилгалыг заавал төсөв гэлтгүү бид нар холууж ярих шаардлагатай болно. Тэгэхээр ер нь том битийн сүүдэр том л байдаг. Тэгэхээр авилгал гэдэг өөрөө юу вэ гэдэг асуултанд бид нар энгийнээр бас хариулах хэрэгтэй байна. Авилгал гэдэг том төрийн сүүдэр. Одоо энэ их том төрийн эндээс гарч байгаа сүүдэр том л байна. Энэ том төрийн сүүдэр том авилгал л байна. Том авилгал л байна гэж үзэж байгаа. Тэгээд одоо сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр гарч байгаа энэ мэдээлэл олон зүйлүүдийг харахад нэг нам завсаргүй олон жил засаглалчлаар энэ хоорондоо 10 жилийн хугацаанд төрийг социализмжуулчихлаар төр яаж томордгоо энэний цаана авилгал тэр хэмжээгээр л нэмэгдэнэ. Одоо гарч байгаа энэ яригдж байгаа үйл явц тэр тусмаа энэ сүүлийн өдрүүд дэргэж байгаа үйл явц энэ зүгээр л зүй тогтлын л асуудал шүү дээ. Энэ том төрийн цаана том авилгал байгаа шүү дээ. Том хулгай л байгаа шүү дээ. Энэ бол зүй тогтлын л асуудал гэж бодож байна. Тэгэхээр та бас хууль сахиулах байгууллагыг хариуцж байгаа хүний хувьд энэ авилгалтай яаж тэмцэх ёстой юм бэ бид нар цаашид авилгалтай гичнээн мянган шүүгч, прокурор, цагдаа магадгүй хэдэн 10 шорон бариад бид нар энэ авилгалын ард гарах уу? Одоо яг танд ямар бодлогын шийдлүүд та танилцуулж байгаа. Дахиад нөгөө хэлбэрийн зүйлүүдэд бид нар дахин бас талдаа ярьцгаамааргүй л байна л да. Тэгвэл авилгалтай тэмцэнэ гэдэг бол зөвхөн урай лооцсон биш ээ. Ийм учраас Монгол Улсын засгийн газраас байгуулагдсан өдрөө авилгалтай тэмцэх, авилгалын индексийг бууруулах, цогц хөтөлбөр төлөвлөгөө гаргуулж ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Бүх төрлийн наримчгийн дарга нарыг жишээлбэл оролцуулсан авилгалтай тэмцэх чиглэлээр ажиллах одоо ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Жишээлбэл нэгдүгээр хараа тусаар энэ дээр дордургүй авилгад идэвчээд байна. Ард түмний итгэлийг нурааж байгаа энэ бүх асуудлуудыг шалгаж нэг тийш нь болох хэрэгтэй. Авилгалын сүүдэр өнөөдрийн эдийн засгийн хамгийн том хорлогч хүчин зүйл учраас тууштай тэмцэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь авилгалыг нөхцөлдүүлж байгаа энэ дунд доод шатны хүн суртлыг арилгах. Бүр тодорхой хэлэх юм бол одоо жишээлбэл захимжуулах, хиймэл оюухан шийдвэр гаргах төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл Эрдэнэтийн шахаа гэдээ ярьдаг байсан. Эрдэнэт үйлдвэр дээр худалдаа авах ажиллагааг хиймэл оюуханаар
хулдаа авах ажиллагааг зохион байгуулдаг шинэ систем нэвтрүүлж байна. Энийг төрийн эмчийн бүх компаниуд дээр нэвтрүүлж, хиймэл оюун ухааны оролцоотой хяналтайгаар хулдаа авах ажиллагааг зохион байгуулдаг болно. Хүн биш хиймэл оюун ухаан. Бүр цаашлах юм бол бүрдийн шалах үйл ажиллагаа, альва үйл ажиллагаанд бид энэ хөндлөнгийн хяналтын тогтолцоог хиймэл оюун ухаанаар хийхийг зорж байна. Энэ технологийн твшлийн өнөөдөр ICT форумыг өнөөдөр нээж зохион байгуулж байна. 7 хоногийн Tech Week дээр та бүхэн оролцоод энэ талаар тодруулж байна. Гэхдээ эцсийн дүндээ энэ бол улсын их хурл өөрөөсөө төр дээрээсээ цэвэр ариун ёс суртахуунаа дээдэлдэг байж, зарчимтай байж иж авилгалтай тэмцэж чадна. Энэ бол бүх нийтийн үс байх ёстой. Энэ бол ганц засгийн газрын ажил биш. Төр иргэний нийгмийн хамтын ажиллагааны үр дүнд хууль сахиулах байгууллагуудаа дэмжиж иж, хараа тус байдлыг нь хангаж иж энэ авилгалаас сална. Энэ чиглэлд бол сөрөг хүчин хамгийн том хяналт тавьж ажиллах ёстой парламентын механизм мөн энэ чиглэлээр бас сөрөг. Тэгэхээр авилгалтаа хяналтыг ихсгэж авилгалтаа тэмцэнэ гэдэгтээ бол би бол санал нийлдэггүй. Тэгэхээр кичнээн мянган цагдаа прокурор шорон бариад авилгалтаа тэмцэхгүй баха, бууруулж чадахгүй баха. Энэ том биетийг бууруулж яж тэр авилгалын сүүдрийг бууруулах ёстой, үндэс шалтгаантай тэмцэх ёстой баха гэдгийг бас хэлчихээ. Тэгээ дараагийн асуулт нь ер нь одоо яг төсөв хэлцэгтэй зэрэгцээд олон нийт гадна багш нар жагсаж байна. Энэ хаалган дээр ахмадууд өснө гэж байна. Тэгэхээр энэний цаана нөгөө худалдаа авах чадвар, үнийн өсөлт гэдэг зүйл яалтчгүй амьдрал дээр тулдаг юм байна. Бараг судалгаагаар ч хамгийн өндөр гардаг зүйл энэ асуудал байх. Засгийн газар болохоор үнийн өсөлт биднэрт хамаагүй, мөнгөний ханш биднэрт хамаагүй. Энэ Монгол банкны асуудлаа гэж түлхэгчдэг. Гэтэл яг амьдрал дээр иргэдэд бид нар ер нь хэдийн их найдын төсөв хэлцэж байгаа, GDP-д нь энэ хэд эзэлж байгаа. Яг үнэндээ тэр иргэдэд энэ падлиггүй баг. Яг тэр бодит худалдаа авах чадвар яаж вэ? Бидний цалин хүрч гэнэ үү? Тэтгэвэр тэтгэмж байна яаж яана гэдэг хамгийн чухал асуудал байхаа. Тэгэхээр яг энэ асуудлыг Монгол банкны асуудал гэж засгийн газар түлхчгээд энэ талд нь өөрөө төсвөө төрөө асар том болгоод нөгөө бизнесүүдэд орон зайгийг нь олгохгүй, ажлын байр бий болгохгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй, тэнд мөнгөний ханш унахад иргэдийн худалдаа авах чадвараас гадна тэр 10-20 хувиар унж байгаа ханштай оронд хэн ямар хөрөнгө оруулалтаа гадна дотноосоо хийх вэ? 10-20 хувиар унж байгаа инфляцтай газар бодлогын хүү хэд байх вэ? Энийг дагаад зээлийн хүү хэд байх вэ? Ийм зээлийн хүүгээр хэн хөрөнгө оруулалт оруулах вэ? Энийний цаана нөгөө үнийн өсөлт чинь байхаас өөр аргагүй. Бид нэг сая 500 байтугай тэтгэврийг 15 сая болгосон ч ийм өндөр инфляцтай үед эн чинь ямар ч үр ашиггүй бодлого болно. Тэгэхээр засгийн газар өөрт хамаагүй гэж түлхдэг энэ үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барьж байгаа вэ? Зөвхөн дарга одоо энэ маш олон асуулт байгаа учраас зүгээр эрен билүүл нэгдүгээрт эдийн засгийн төрийн оролцоог бууруулахын тулд бид төрийн эмчийн компаниудын үр ашгийг сайжруулах зохис төлөвлөгөө боловсроо засгийн газраар 2 удаа хэлцээд улсын их хурлд өргөн барихаар ажиллаж байна. Тэнд бол нэгдүгээр төрийн эмчийн компаниудын зардал чирэгдэл үр ашиггүй зардлыг бууруулж байна. Үр ашиггүй төрийн эмчийн компаниудыг нэгтгэж байна. Одоо шилбэл баруун бүсийн эрчим хүчний дулаанаас ахуулаад бид одоо 9 компанийг нэгтгэхэд татан болох ажил зохион байгуулж байна. Дээр нь энийг хувийн хвшил шилжүүлэх, хувийн хвшлэр гүйцэтгүүлэх ажлууд. Дээр нь бол одоо ховжллын хэсэгчлэн болон бүтнээр нь IPO гаргаж олон нийтийн хувьцаат компани болох юм зохиц ажил хэрэгжиж байгаа. Энэ бол одоо төсөвтэй шууд хамаардаггүйгээр төрийн эмчийн үр ашгийг сайжруулах үндсэн чиглэлийг улсын их хурлд өргөн мэдүүлж хэлснэ. Энэ үед бол илүү дэлгэнгүй ярих болцоо олдох байх. За мэдээж төрийн оролцоо багасч тэр хэмжээгээр авилгал шударгасны индекс сайжирна. Гэхдээ энэ дээр төрийн эмчийн компаниуд дахь үр ашгийг сайжруулах, хяналтын шалгалтыг сайжруулах ажил одоо авилгалтай тэмцэх ажил зайлшгүй тэргүүн нэнд явах хэрэгтэй. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр бодтой хэрэгжих хэрэгтэй. Улсын их хурлаас батлсан энэ арга хэмжээ. За 3 дугаарт нь бол энэ нэг талаас татварыг бууруул гэдэг. Татвараар л төсөв бүрдэж байгаа. Нөгөө талаас цалин тэтгэвэр хэмжээ нэмэгдүүл гэдэг. Ийм хоёр хайчин дунд чинь төсвийн баланс тэнцвэрийг олох чи өөрөө нэг талаас хувийн хвшлээ дэмжих, нөгөө талаас цалин тэтгэвэр хэмжээ нэмэгдүүлэх хаач маань ганцхан нүүрс тэснээс хамааралтай шахуу болцсон төсвийн орлогод маань ийм хаачин дунд байна. Олон улсын нөхцөл байдал, геополитик, тарифын дайнаас шалтгаалаад нүүрсийн үн 2 дахин унчаад байна. Яг ийм хаач үед бид энэ бүх реформыг нэгэн зэрэг хийх ямар ч болцоогүй. Та эдийн засгийн үний хувьд энийг сайн мэдж байгаа. Нэг талдаа татварыг бууруулаад төсвийн орлогоо бууруулчаад нөгөө талдаа тэтгэвэр тэтгэм цалин үлсийг яаж
За би тэгээд залгаад асууя. Саяны үнийн өсөлт инфляц чинь өөрөө бодит байдал дээр тэр ядуу хэсгийг чинь улам ядууруулдаг, нөгөө дундаж давхаргаа улам хавчдаг, ийм л одоо тийм хөшөөрөг, ийм үр нөлөөтэй хамгийн тийм харамсалтай үр нөлөө нь. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд энэ үнийн өсөлтийн энэ явцаар харахад өнгөрсөн хугацаанд ядуурл нэг ч хувиар буурсангүй. 3 хүний нэг нь ядуу гэж бид нэр одоо маань уншлаг бат мэт бүгдээрээ ярьдаг болчлоо. Дундаж давхраа гэж байгаагийн чинь доод хэсэг дахиад 3 хүний нэг нь байгаа. Жохон сэгсрэлтэнд энэ терм дахиад нэг жохон термдэхэд дахиад 3 хүний нэгэн буюу нийлээд 3 хүний 2 нь энэ ядуурлын шугамд чинь өнгөрсөн хугацаанд ингээд орчлээ. Тэгэхээр засгийн газрын энэ бодлогын бичих баримтуудад тэр дундаж давхраг гэдэг ойлголт үг хэмжүүр ерөөсөө өнгөрсөн хугацаанд би л Монгол Улсын бодлогын баримт бичгүүдээс олж хараагүй. Тэгэхээр нэгдүгээрт нь энэ дундаж давхаргыг засгийн газар хэрхэн яаж томьёолж, тооцож нэг юм руу энэ төсөв болоод энэ бодлого чинь зорих ёстой шүү дээ. Ер нь нэг юмыг сайхан болгоно гэж биш, тодорхой тоог хэмжүүрлүү. Тэгэхээр энийн дээр та нар ямар алсын хараатай нэгдүгээрт ажиллаж байгаа вэ? Хоёрдугаарт нь ер нь энэ одоо таны өргөн барьж байгаа төсөв болоод эдийн засгийн бодлого дээр тэр хөдөлмөрлсөн хүн сайхан амьдардаг гэдэг бодлогын ямар өөрчлөлт энэ төсөвт чигдэд суусан бэ? Хөдөлмөрлсөн сайхан амьдардаг энэ тогтолцоо, энэ хөшөөрөг механизм, тэр урам зориг энд шингэсэн үү? Та энэ талаар мэдээлэл өгөөч. За энэ төсөв бол эдийн засгийн мөчлөг зөрсөн төсөв. Гадаад нөхцөл байдал, дотоод улс төрийн нөхцөл байдлын бүхнээс шалтгаалаад төсвийн орлого бодиттой буурсан. Гэхдээ энэ төсөвт бид жишээлбэл дундаж давхаргаа бодлогын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаа олголтыг 2%-аас 5% болгож нэмэгдүүлэх замаар нийт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн 75%-д бараг 80%-д нөгөөчтөө ийм шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. Жишээлбэл 4 ам бүлтэй айлбал жилдээ бараг 2,500,000 төгрөгийг буцааж авна гэсэн үг. Нийт иргэдийн 80% нь сард 1 сая хүртэл төгрөгийн худалдаа авалт хийж байна. 20% нь бол яг илүү чинээл хэсэг гэж болно. Тийм учраас энийг дундаж давхрах гэж орлого багтаа хэсгээ дэмжсэн бодлогыг бид төсөвт оруулж ирсэн. Нөгөө таны хэлдгээр төсөв төвлөрүүлээд төр хуваарлах биш, иргэдэд өөрсдөд нь энэ 5-600 тэрбум төгрөгийн нийт дүнгээр 560 тэрбум төгрөгийн орлогыг эргэж үлдээж байгаа. Энэ үржүүлэгчийн эффектээр энэ далд эдийн засгийг болох энэ татварын суур реформыг хийх, хэрэгжүүлэх суур болох. Нэмэгдсэн өртгийн албан татвар зөвхөн төсөв бүрдүүлэгч биш, бүртгэлийн үүрэг оролт. Ийм учраас далд эдийн засгийг болгоод илүү татварын бааз суурийг шудраг нээлттэй болгож энэ суурин дээрээ татварын зохиц реформыг хэрэгжүүлж нийт татвар төлөгч учирж байгаа татварын ачааллыг 3-аас 4 их 80 төгрөгөөр бууруулж энэ хэмжээгээр төрийн оролцоо багасгах, хувийн хвшлээ дэмжих юм бодлогын их суурийг энэ төсөвтэй хамт оруулж ирж байгаа. Ийм учраас татварын реформыг бүгдийг нь оруулж ирээгүй. Эхлээд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хамт өргөн бариулж нөөтийн буцаан олголтыг оруулж ирэх замаар нэмэгдүүлэх замаар нэг үндэснээ сая 2 сая татварын байцаагчтай болж ирэх гэсэн үг. Нөгөөдөл и баримтаа нэхнэ. Энтэй холбогдуулж дижитал шилжилтийн хүрээнд и баримтыг нэвтрүүлж ирнэ 7 хоногоос. Цаасаа цуглуулдаг биш и баримтаар эдийн засаг ил толгой. За саяны асуултыг би бас дахиад тодруулбаар байна. Хариулт жишээ нь тэр дундаж давхрахтай холбоотой ямар хэмжүүр зорилгыг манай засгийн газар тавьж байгаа вэ? Энийг энэ мэдээлэл өөрөө энэ танхимын мэдээллээс олон нийтэд бизнесүүдэд тэр бизнесүүд өөрөө бодлогоо тодорхойлохоос эхлээд олон зүйл дээр энэ нэлээд тийм сигналын шинжтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр дундаж давхраг гэдэг хүн амын хэдэн хувиа хаашаа юунд зориулж энэ нь ямар эдийн засгийн орлого чадвартай хүмүүсийн төлөө бид нар зориод байгаа вэ гэдэг магадгүй бидний ярьж байгаа энэ бүх зүйлийн огтлцол тэн дээр очих ёстой байхаа гэж бодож байгаа бас дахин хэлье. Тэгээд өнгөрсөн хугацаанд энэ өндөр өсөлттэй уул уурхайн бүтээгдэхүүн өндөр өсөлттэй явж ирсэн үед тооцоод үзэхээр 10 төгрөг тутмынхаа 3-ыг нь бид нар халамжинд зарцуулсан байна л. 10 төгрөг тутмын 3-ыг нь. Тэгээд 1%-оор ч 1%-аар ч нөгөө ядуурл маань буураагүй. Тэгэхээр энэ бүгдийн цаана тэр бидний нэг чиглэсэн зорилго тэр дундаж давхрахтай холбоотой том ойлголт би байна уу гэдсэн үднээс дахин танаас бас тодруулах гэдэг байгаа. Тэн дээр жан тодорхой мэдээлэл өгөөч. Тэр нийгмийн дундаж давхрахыг
би бодох бол нэг удаагийн төсвөр юм уу, нэг удаагийн эдийн засгийн бодлогоор хэрэгжүүлэх асуудал биш л дээ. Энэ орлогын ялгаа, Gini коэффициент буюу одоо манайд орлогын ялгаа бол энэ уул уурхай эдийн засаг, баялагын дэг шударгус хуваарлтаас шалтгаалаад, дээр нь бас энэ авилгалаас шалтгаалаад гүнзгийрсэн. Уул уурхай эдийн засгийн өндөр өсөлттэй байх үед тэр орлого нийгмийн цөөн хэсэг төвлөрдөг. Энэ бол уул уурхай capital incentive буюу хөрөнгө их шаарддаг. Тэгтэл labor incentive биш. Хөдөлмөр их бага шаарддаг салбар. Тэгтэл хөдөө аж ахуй, аялал жуулчлал энэ дижитал салбар гурвыг бид хөгжүүлэхээр өөрөөр хэлбэл бид дахин хэлээд шүү дээ 10 сарын 31-нд дөрвөн барих нийгэм эдийн засгийн чиглэлд энэ илүү тодорхой бодиттой орж ирнэ. Энэ татварын реформ дээр бид дундаж давхаргаа дэмжих зөвхөн нөөтөөр нь жишээ болгоод хэллээ 3-аас 4 их найдын татварын хөнгөлт бол дундаж давхаргаа дэмжих хөнгөлтийн бодлого болно. 800 мянган хүртэлх татварыг хөнгөлж чөлөөлнө. 1% татварын бодлогыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжинэ. Зохиц өөрчлөлтүүд байгааг та бүхэн ди парламент дээр тавьсан татварын реформ дээрс харж байна. Энэ бол татварын реформ төсөвтэй хэлж байгаа гэсэн. А зохицоороо бол бид хөдөө аж ахуйгаа дэмжих энэ эдийн засгийн чөлөөт хулдааны хэлцээрийн дагуу бид 184 сая хүнтэй 2.4 тэрлион их найд долларын зах зээл рүү бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Энэ чиглэлээр жижиг дунд бизнес эдийн засгаас солонгоруулах боломжийг энэ бүх маань бүгдэндээ эдийн засгийн доктортой өсөлтийг хангаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд бизнесээ дэмжих дундаж давхархыг бий болох юм зохиц бодлого. Энэ бол малчт 300 мянган малчт оёдлын салбар, цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал гэдэг энэ зохиц бодлогуудын хүрээнд хэрэгжих болохоор 2 минутын дотор биш шүү дээ бид дундаж давхаргыг эсвэл 100 хоногийн дотор Монголын эдийн засгийг бүрэн мөсөн өөрчлөлт бүтцээр өөрчлөх боломжгүй. Энийг бид 10 сарын 31-нд орж ирэхэд нийгмийн эдийн засгийн хөгжүүл 5 чиглэлээр бас зохицгорол даргаыг бас хамтран ажиллахыг уриалж. За одоо төсөвтэй холбоотой ганц хоёр асуулт асууя. За төсв өөрөө бид нэр улсын төсвөөс Монгол улсын нэгдсэн төсвийг ярьж байгаа. Нэгдсэн төсвийн нэг том бүрдэл хэсэг нь орон нутгийн төсвөө. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд төсвийг харж байхад орон нутгийн төсвөөгээд баахан татаасын тухай энд яригддаг. Тэгэхээр төсөв гэдэг өөрөө нэг юм орлого зарлагын тэнцлээсээ гадна энэ дээр эдийн засгийн тийм арга механизм хөшөөрөг энэний цаана ашиглагдаж явах ёстой гэдэг үүднээс бид нар өнөөдрийн энэ асуулгын цагийг бас эдийн засгийн арга механизм талаас нь одоо нэршил өгсөн. За аймагуд яг энэ төсөвд одоо таны өргөн барьж байгаа төсөв өмнөх төсвүүдээр бол байдгүй. Одоо энэ төсвүүд дээр аймагуд бие дааж төсвөө санхүүжүүлдэг болох төвөөс бага татаас авахлаар тийшээгээ урамшуулдаг, дэмждэг ямар тогтолцоо Монгол улсын төсөвд одоо байна вэ? Ийм зүйл өнгөрсөн хугацаанд байхгүй явж ирэхлээр орон нутагт ажлын байр бий болгохыг, орон нутагт хөрөнгө оруулалт орохыг тэр орон нутгийн удирдлагууд дэмжидэггүй. Тэгээд нэг улс төр хийсэн хэдэн хүн дээрээс төвөөс татаас авдаг. Энэ 21 аймагаас чинь өнгөрсөн жил 4 аймаг үлээ татаасгүй бусдын татаастай л байсан. Тэгээд бүгдээрээ татаас авдаг. Тэгсэн мөртлөө нэг улс төрийн уриал лоозон хэлсэн тэнд нэг хэдэн хүн илүү орлого олохлоор яадаггүй. Тэгэхээр яг одоо та энэ төсвийн шинжилэлд эдийн засгийг удирдах арга хэрэгсэл болохын хувьд төвлөрлийг сааруулах нэг том бодлогын арга хэрэгсэл болохын хувьд орон нутгийг яаж урамшуулж магадгүй шахаж шаардж тэр засаг дарга нарыг төсөө бүрдүүлээгүйг нь яхаа бүрдүүлснийг яаж урамшуулж байгаа. Энийн дээр нэг мэдээлэл өгөөч. За ер нь манай эдийн засагт тулгарч байгаа нэг асуудал үндсэн хуулийн 58-ын 1-т байдаг шиг санаж байна. Аймаг сум бол нийгмийн эдийн засгийн зохицбор байх ёстой, буюу corporate body байх ёстой, корпоративны байгууллага байх ёстой гэсэн санааг нийгмийн эдийн засгийн зохицбор гэдээ арай зөрүүтэй орчуулсан юм а гэж чимэдгөө олж ирсэн байдаг. Тэгээ энэ бол өөрөөгөө бид даасан юм корпорацийн шин чанартай, татвартай, орлоготой өөрөөгөө асуудлыг шийддэг юм эдийн засгийн нэгж байх ёстой. Харамсалтай нь эрх мэдлийн шалгадаггүй төсөвд бүгдийн татан төвлөрүүлждэг учраас аймагуд бүгд сумууд бүгд төсөөс хараат болсон. Сумууд ч гэсэн өөрөөрөө авч явж өөрийнхөө хөрөнгө оруулалтыг шийддэг байсан юм бэл. Тийм учраас энэ бол дунд урт хугацааны зорилт байх болно. Энэ хүрээнд эхний ээлжинд бол амнаатын 20%-ийг орон нутагт нь 10% нь үлдээдэг болсон. Цаашдаа ашигт малтан нөөц ашигласны төлбөрийн 20%-ийг үлдээх. За энэ үйл хөдлөлгөөнгийн татвар, малын хөлийн татвар энэ орлогуудыг сумын орон нутгийн хөгжлийн санд үлдээдэг юм хууль зохицуулалтыг хийсэн. Одоо цаашдаа орон нутаг өөрөө орлого олдог, тэрнийг
өөртөө хуваарлах эрх мэдлийг нь төсвийн эрх мэдлийг хуваарлах зарчмаар энэ бие даасан зөвхөн улсын төсөв хараа суудаг биш орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх боломж эрх мэдлийг өгөх загсаг захиргааны нэгжийн шинжилтээ хамтаа хэрэгжих хэрэгтэй юм аа. Тэгэхгүйгээр өнөөдрийн эдийн засгийн хэд хамааралтай болсон уул уургаас хамааралтай эдийн засгаас болоод зарлага хэд тэлсэн энэ хүндрэлтэй нөхцөл байдалд бол орон нутгуудын жишээлбэл өнөөгийн нөхцөлд бие дааг шууд орох боломж хязгаарлагдмал татвар эдийн засгийн боломжийг нөх хэрэгтэй. Жишээлбэл би их хурлын дарга байхдаа бол Улаанбаатар хотын хөгжлийн тухай хуулийг баталж Улаанбаатар хотод бол боон гаргах энэ корпорацийн шин чанартай үйл ажиллагаа явуулах ийм боломжууд За төсвийн хуультай хамт өргөн баригддаг нэг томоохон хууль бол ирээдүйн өвс сан үндэсний баялагын сантай холбоотой харилцаануудын өргөн баригддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд өмнөх засгийн газрын үед үндэсний баялагын сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулсан бас дэвшилттэй хэрэгээ. Тэгэхдээ үндсэндээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л ийм л зүйл болсон. Яг тэр олон улсын жишг агуулга тэнд ерөөсөө байхгүй. Олон улсын энийг энэ менежментийг хийх засаглалын тухай агуулга ойлголт байхгүй. Харин түрүүний хэлдэг тэр осон орлогынхаа 30%-ийг хэрхэн яаж халамж болгож тараах уу гэдэг бодлогын механизмыг гоё баялагын сан гэдэг сүүдэр дор хийчихсэн. Тэр хуримтлалын сан гэж нэрлэнгүүтээ тэрийг халамжийн яамны халамжийн сайдын багцад өгчихсөн тийм баялагын сан гэж юу вэ? 3 дэд сантаа нэгдээд ямар ч удирдлага менежмент байхгүй. Тэгэхээр энэ баялагын сан гэдэг зүйлийг зөв зохист нь оруулах чиглэлд яг одоо үндсэндээ энэ Монгол Улсын засгийн газраас том бодлогын өөрчлөлт хүлээгдэж байна гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Арц намын бүлгээс өнгөрсөн 22 онд байна уу баялагын сангийн тухай хуулийг бид нэг том ажлын хэсэг гараад яг саяны зарчмын өөрчлөлт зарчмын зүйлүүд дээр санал нэгдэхгүй болоод бид нэгтгэж хэлэлцүүлэх боломжгүй юм байна. Энэ бол ингээд нэг юм хэлбэрийн гой хайрын имийг яаран болгож байна энэ. Хайрын имийг яаран болгож байна гэдэг үүднээс нэгтгэж хэлэлцүүлээгөө. Тэгэхээр энэ баялагын сангийн менежмент дээр одоо төсөв болоод төсвийн дараа ер нь ямар бодлого төлөвлөгөөтэй байгаа вэ? Энийг олон улсын тэр жишгт нь оруулах юм уу, оруулахгүй юм уу? Энэ гой сайхан нэг юм шөхөр доор ингэж элдв янзын халамжийн сан зүгээр л нийгмийн улс төрийн арга хэрэгсэл, сонгуулийн өмнө мөнгө тараах арга хэрэгсэл болгож одоо цаашид энэ баялагын санг ийм нэрээр ашиглаж явах юм уу? За энэ маш чухал асуулт бас тэгээ санал байна. Та өөрөө бас энэ тодорхой хэмжээгээр хариулчлаа. Гэхдээ 2015 онд энэ үндэсний баялагын санааг анх ирээдүйн сан хэлбэрээр оруулж ирсэн. Норвегийн баялагын сангийн хуулийг үндсэндээ хуулсан юм бэл. Норвег бол энэ баялагаараа бүх асуудлаа шийдсэн улс. Ажилгүйдэл, ядуурл, орон сууцчуулалт бүгдийг шийдсэн. Ганцхан баг одоо далайгаа яаж цэвэрлэх үү гэдэг хэмжээний юм хөгжингөө улсын жишээг аваад ирэхээр зөвхөн ирээдүйдээ үлдээнэгцэн. Ийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндэсний баялагын үзэл санааг би 6 дугаар 2 дөрөв томьёолж оруулахдаа одоо ба ирээдүйн үед гэж би ганцуулсан юм байна. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд чинь сургуульгүй байхад одоо ажилгүйдэл ядуурл гэр хороолд амьдарч байхад бид эндээ илүү анхаарч иж ирээдүгөө сайн сайхнаа бүтээн. Ийм учраас одоогийн бидний үндэсний баялагын сангийн хуулийн цаашдын менежмент үйл ажиллагааг бол жишээлбэл ирээдүйн сангийн тухай хуулиар гадаадад энэ ирээдүйн сангийн мөнгийг байршуулна гэж заасан 3% байршуулад байна. Энэ хуулиа засах хэрэгтэй байна. Энийг дотооддоо орон сууцчуулалтын банкны их уср болгож ашиглах юм бол энэ илүү дор хаяад 6%-аар өсөх төдийгүй энэ нийгмийн асуудлыг, энэ хөрсний бохирдлыг, энэ агаарын бохирдлыг шийдэх бодтой гац шийдэл болно. 80 мянган айлыг орон сууцчуулах хөтөлбөрийг орон сууцчуулалтын хөтөлбөрөөр бид хэрэгжүүлж чадна. Ингэжээж энэ бохирдлыг шийдэхгүй бол түлшээр 100-аар шийдэхгүй. Орон сууцчуулж чадна. Дундад 100-аар өнөөдөр амьдарч иж бид ирээдүйдээ сайн сайхныг илүү сайн сайхныг үлдээхийн тулд ирээдүйдээ ч үржүүлж үлдээдэг ирээдүйн сан маань харин одоо үедээ бодтой шийдэл болсон үндэсний баялагын сангийн тухай хууль заасан орон сууцчуулалт хоримтлын сан бодтой болох ийм орчин үеийн хөлбөрийг боловсруулад Монгол Улсын засгийн газраас үндэсний орон сууцчуулалтын хөтөлбөр, орон сууцчуулалтын банкны үзэл санааг улсын хурлд өргөн мэдүүлэхээр шийдэж ажиллаж байна. Манай Батамгалан сайд 80 мянган айлын орон сууц За хурлын зохион байгуулахаас сүүлийн асуулт асуугаараа цаг болсон гэж надад хэлж байна. Тэгээд олон асуулт байна. Би нэг асуултыг асуучи. За бид нэр татвар ярихаар
татврын хувь процент ярьдаг. Манай нүүт өндөр бишээ 10%-тай, 2-ын нуцаагаад 8%-тай өндөр бишээ. Энэ татвар өндөр бишээ гэдээ ингээд ярьдаг. Гэтэл татвар чинь өөрөө нийлэхээр энэ эдийн засагт татврын ачаалал гэдэг нийтээрээ юу болж байна вэ? Буцаан одоо төлөх утгахгүйгээр суудах авж байгаа бүгдийг нь татвар гэдээ үсэх юм бол алуун татвар, хураамж, шимтгэл олон зүйл нийлээд татврын ачаалалд орно. Тэрвээ тухайн манай Монгол улс чинь өөрөө бизнес эрхлэхэд газар зүүн татвартай орон. Далаагаас аслагдмал энэ төмөр зам дэд үтгцэн байна. Хэдэн километр цагийн хурдтай ямар вүлээ. Дахиад дээр нэмээд саяны тэр жилийн 10%-ийн бараг давхар оронтой тоонд орчихсон шахуу инфляцтай. Энэ бүгд чинь далд ус татварууд. Энэ бүгд нийлэхээр бид нар татврын ачаалал бол Монгол улс асар өндөр юм татврын ачаалалтай орооно. Бид нар бол ингэ хэлэхлээр нөөтч тийм, тэрч тийм, хүн амын орлогын албан татварч их биш гээд жижиглээд татврын тухай ярьчихдаг. Тэгэхээр яг өнөөдөр нийтдээ татврын ачааллын талаар та бас нэг мэдээлэл өгөөч. Миний бодлоор бол Монгол улс за дахиад саяны тэр газар зүүн татварыг тэр инфляцийг ингээд нэмбэл бид нар асар өндөр. Тэр тусмаа тэр бид нар даатгал гэж хэлдэг нийгмийн даатгал чинь өөрөө хүн төлсөн мөнгөндөө сэтгэл хангалуун бус байгаа учраас иргэд чинь энийг татвар гэж ойлгоод байна шүү дээ. Миний хоримтлал биш. Надаас төр булааж авч байгаа маа гэж. Тэгэхээр энэ бүгдийг нийлүүлэхээр та татврын ачааллыг ер нь яаж бууруулна гэж харж байгаа. Тухайн нэг татвар гэхээс өөр дээр За ер нь манай хувийн хвшлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь 72.5% байдаг. За дундаж давхаргыг нэг 51.2% гэж хамгийн сүүлийн статистикаар тооцсон. За ядуурлыг бас буурсан гэж тооцоос улсын хурлын арья статистикийн байгууллагаас гарсан байсныг та үзэж танилцж байна. Гэхдээ татврын бодлогыг би түрүүн танд хэлсэн татврын реформыг татврын бааз суурь бүртгэлээ ил тод суурьаа сайжруулж тэр суурин дээр татврын реформыг хийхээр зориод хилцүүлж байна. Энэ талаар улсын хурлын гишүүд ажиллах нээлттэй гэж хэлсэн. За энэ тооцоолоор та нэг нийт ачааллыг нь би түрүүн танд хэлсэн 3-аас 4 их найдаар татврын дарамт ачааллыг бууруулах зорилготой татврын реформыг хэрэгжүүлж байна. Энэ хэмжээгээр татврын бааз суурьад тэлэх ёстой. Татврын дэг шударга систем бий болох ёстой. Төлдөг нь хохирдог, төлдөг нь хождог системийг өөрчлөх ёстой. Айлч дэлгүүр хожоо зах дээр очиод худалдаа авч хийж үзнэ нөөттэй юу нөөтгүй гэж асууж байна. Илт хууль зөрчөөч гэж асууж байгаа байхгүй. Нөөтгөө авбал 5% хэмдруулна. Энэ системийг чи ихэд суурьа засчиж, байшин барих чинь суурьа засчиж дээшээ зүв барих ёстой. Ийм учраас өнөөдөр нэмэгдсэн үртгийн албан татврын асуудал төсөвтэй орж ирж байгаа. Эдийн засгийн бодлогын асуудал бол энэ нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл дээр эдийн засгийн бүтцийг өөрчлөх зохис төлөвлөгөө бодлоготой орж ирнэ. Энэ чиглэлээр эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зохис хөтөлбөрөөр энэ төсөвд тусгалаа олсон байгаа. Ийм учраас мэдээж дэлхий дээр татваргүй улс гэж байхгүй, татваргүй төр гэж байхгүй. Дэлхийн бүх хувийн хвшлэл татвараа бууруулаач гэж байгаа. Харин татврын бааз суурьа өргөтгөж тэгш шудрах систем бий болгож ээж энэ орлогооч алдахгүй, ачаалаач бууруулах чигт нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй нөгөө талдаа цалин тэтгэвэр тэтгэмжээ нэммээр байдаг. Бууруулаа л гэдэг. Хувь хэмжээд бууруулах хэрэгтэй байдаг биш. Бааз суурьа өргөжүүлж За баярлалаа. Хүлгийн даргын 37.5 минутын хугацаа дуслаа. Асуулт 9-ийг асуух хэрэгтэй тоо дүүрсэн байна. За ингээд дараачийн шат буюу цөөнхийн бүлгийн асуулт ирүүлсэн гишүүд эрцэд бүртгүүлсэн дарааллын дагуу асуулт асууж хариулт авна. За асуулт асууж хариулт авах нийт хугацаа 37 минут 30 секундээс хэтрэхгүй байна. За гишүүд эрцэд бүртгүүлсэн дарааллын